дөрвөөр орох зорилготой биш юм байна. За бид Чэжүүгийн сургууль дээр битээр ирсэн байна тий. Тий, одоо Чэжүүгийн сургуулийн морь имлэг хажуу талдаа нэг олон улсын холбооны байран дээр ирсэн. Тий. За та бүхэн нөгөө энэ морь очдаг машиныг бас сонирхуулъя. Янзын машинууд байдаг. За энэ наадлын жижиг машин болохоор зөв 4 морь орох зорилготой. Тий. Тий. Одоо ингээд хаалгаар хаагаа тусгаарлчихна. Энэ нэг морь ороод ингээд шүтсээ. Тий. За ийм бай. За ингээд нэг морь ороод. За энд нэг морь ороод тусгаарлчихна. Хаангууд дараагийнхаа морийг ороод тусгаарлчихна гэсэн үг. За ингээд хаангууд дараагийн морь ороод тусгаарлчихна. Тий. Ингээд нийтдээ 4 морь орох юм шиг байна. Тэгээ энд бол 4 морь оруулах зорилттой биш. За энэ хажуу талаа бол 8 морь оруулах зорилттой юм шиг байна. Тий. За ийм том international competition байна. Корея 2024 онд болсон Чэжүүгээ. Корея Equestrian Federation гэдэг энэ Солонгосын ийм юуны саадтай морь хариалтай холбооны холбоо гэсэн бичгтэй юм байна. Саяхан болсон тэмцээний заалуу тий. Энд болохоор одоо бол яг энэ Чэжүүгийн цагдаа нар ингээ 9-10-ийн хооронд бэлтгэл хийж морины цагдаа нар бэлтгэл хийж морь унж сурж байгаа юм байна л да. Ер нь бэлтгэлийн цаг нь юм байна. Тэгээ ерөнхийдөө энд унж байгаа морьд унагдж байгаа морьд бол яг нөгөө саад хариалтанд оролцдог юм морьд юм байна. Энэ холбооны. За ийм үйл ажиллагаа бас болж байгаа юм байна. Энэ морьтой цагдаа нар ер нь Чэжүүд дан гэж морьтой явж эргүүл хийдгүү те. Ер нь бол морьтой явж харагдж байдгүй. Ямар нэгэн баяр ёслолын үеэр морьтой цагдаа гардаг те. Ингээ бэлтгэлийнх нь хугацаанд дуусангууд ингээ морио уяад орхичдаг юм байна. Эдгээр бол хазаарнаас ер нь уйдаггүй. Тийм байна. Заавал ногтолж уйд юм байна тийм ээ. За энэ морь бол одоо ингээ сая 1 цаг унаалж бэлтгэлд гарсан юм морь байна. Энэ нөгөө нэг өвсний хувьд ямар өвс байдаг вэ? Морины эдгээр янз бүрийн өвс байгаас энэ одоо бас нэг үнэтэй нарийн ширхэгтэй. Нэг боодол хид одоо энэ ийм ногоо өвс. Тэрийг сайн мэдэхгүй. Яг одоо энэ Чэжүү арал дээр л ургадаг юм өвсөл ахaltaа тий. Хөө чи ямар олон медалтай хэдэн медалтай мөр. За ижи тоолъё. 3, 4, 5, 6, 7, 8, 9 медалтай юм. 9 медалтай мөр. Яг саад хариалтын төрлөөр тий. Одоо саад хариалт уран алхаа энэ бүх төрлөөр тий. За юм 9 алхаатай морийг орж та бүхэндээ харуулъя. Сайн уу? Өдрийн мэнд, бороотой өдрийн мэнд. За 9 медальтай ийм морь байна. Энэ морины хувьд бол одоо яг хаалаа адуу мөн үү? Хаалаа адуу байна тий. Шин цагийн адуу манайхаар шин цагийн адуу хаалаа адуу гэдэг нь одоо яг Чэжүү адуу болон цэвэр одоо тоовор бүрэг буюу англи адуу яринууд бас гарч байгаа тий. Манайхаар бол 50-та адуу гэсэн үг үү? 50-та адуу гэхэд бол бас их жижигхэн. Сэрвэний өндөр бол нэг 139 л ах шүү тий. 38 ийм 9 медальтай мор байна. Хин гэлээ? Сусада гэдэг мор. Сүсэтэй хадж чинь. Нааг бити бичээдэг бичлэг хийгээд уурлаад. Зуны нөхцөлд буюу дулаахан нөхцөлд бас энэ гадаад талбайтай юм тий. Энэ бас мундаг том талбайтай юм байна шүү. За юм байна. За Сөүлийн морин парк дээр хүрэлцэн ирсэн байна. Одоо яг морин ториулгын уралдааны газар гэсэн үг. Тэгээд өнөөдөр бол одоо эндээс та бүхэнд бас гоё бичлэг хийж одоо нэвтрүүлгээ хүргэнэ. За Сөүлийн морин паркын уралдаан бол ерөнхийдөө 7 хоногийн хагас бүтэн сайнд бол одоо зохион байгуулагддаг. Одоо энэ ингээд уралдах байгаа мордыг бол ингээд үзэгчдэд харуулад тойруулж байгаа гэсэн үг. За энэ хэдэн метрийн уралдааны дөнгөж сая орж ирсэн болохоор мэдээллүүдийг аваагүй байна. Одоо ингээд энд ингэж тойруулж харуулж ягаад эндээс одоо үзэгчдэд өөрснөө мөнгөө тавьж боцоогоо тавиад тэгэл гарна да. Сөүлийн морин парк дээр хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд энэ морин парк дээр бол одоо манай танил Солонгос найз Киони маань хүрэлцэн ирсэн. Энэ одоо морин паркаас хүн гарч ирж олон нийтэд харилцах хэлцээний хүн гарч ирж одоо танилцуулна гэсэн. Тэгээд хөтчөөр манай ийм заахан дүү ирсэн. За өөрийгөө танилцуулаарай. За намайг Хүслэн гэдэг одоо 19 настай. Тэгээд Солонгос хэлний бэлтгэлээр сурдаг оюутан байна. Хэлний бэлтгэл сурдаг. Өнөөдөр
орчуул хичээж өгөхөөр ирсэн байгаа. баярлаа. 몰입하고 계셔가지고 인터뷰하시거나 이러면 조금 불편해하실 수가 있어서 그쪽에서 이제 가족 단위로 오시는 고객님들 대상으로 하면은 좀 낫지 않을까 싶습니다. Юу яа гинэ? Яг уу хэдүүл болохоор зэрэг яг тийм нүүд үзэгчдийн юугаар нь болохоор зэрэг яг үзэгчдийн талаас нь болохоор зэрэг орж болж магадгүй. Гэхдээ нүүдний одоо тэнд байгаа одоо нүүдний ийм нүүдний зохион байгуулж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүст нь яг жоохон ийм нүүд юу болж магадгүй. Жоохон саад болж магадгүй учраас байж болж магадгүй байж болохгүй ч магадгүй гэнэ. За баярлалаа. Ингээд одоо бол 2:25-аас уралдааны гараан гарах юм байна. Тэгээ түрүү та бүгдтэй танилцуулсан. Одоо энд орж ирэх мордыг бол харж болно гин. Тэгээд ерөнхийдөө миний одоо хүссэн зүйл бол ингээд яг дотор нь ороод явж бас бичлэг хийж үзье гэсэн. Тэгээд энэ бол бас болж магадгүй, болохгүй ч магадгүй. Нөгөө яг уралдаж байгаа моринд бас саад учруулж ийм эрсдэлтэй учраас тэрийг бас асууж хэлж өгье л гэж байна. Тэгээд Өвлийн морин паркаас танилцуулж байгаа залуугаа дагаад явнаа. Одоо ингээд дотгошоо орж үзэгчийг шугна. Хүмүүс бол маш их угаасаа ингээд битүү амралтын өдрүүдэд болдог болохоор хүмүүс бас энд хурж ирж бооцоо тавьж амралтын өдрөө бол ая тухтаа өнгөрүүлдэг юм байна лээ. За одоо орцгоно. Энэ машинуудад одоо мөнгө хийгээд тасалбараа аваад ингээд бүгэлсэн шоглоомоо одоо чи нийшээ хийчдэг гэсэн үг. Ингээд одоо оролцдог юм боломжтой юм байна лээ. За ингээд саяны авсан тасалбараа хийгээд одоо энийг ингээ хийчин. Одоо ингээд за 9 дугаартай морин дээр 5,000 вон тавьсан гэсэн үг. 감사합니다. За одоо ингээ уралдаанаа үзэн тий. Одоо бол уралдаан нь төгссөн байгаа. За ингээ гарч уралдаанаа харнаа. За морд ерөнхийдөө гараад ирсэн байна. За ингээ хүмүүс үл ихээ. Үзэгчд бол маш их байдаг. Мөнгө тавьдаг. Самбарын зураг уу? За. За ингээд одоо яг ингээ морд гарааруугаа гарж байгаа энэ хэсэг бол явж байна. За 1 дугаартай мордсон. Манайх бол 9 дугаартай морин дээр бол мөнгө ямар ч байсан тавьдсан байгаа. Тэгээ ямар хуу уралдаан болохыг дахиад хүргэнэ. За морд одоо яг ингээ гараа явж байна. Ингээд өөрсдөө шууд яваад орчдөг юм бэлээ. За энэ 3 дугаартай морийг бол хөтлж явж ерөөхдөө жоохон агсан морь байж магадгүй бах. За ингээ уралдааныхаа зам руу явж байна. Манай 9 бүр байхгүй юу? 9 тэр цаагаар орж ирсэн. 1 2 3 4 морины ар дээр л явж ин даавг нь. За 1200 метрийн уралдаан. Тэр нь бол нэг 2 минут орчим л болох бах та. Ер нь дороо дуусна. Нууш. За хүмүүс л амар үзэж байгаа шүү дээ. 5 4-өөс 4-д орчлоо. 5,000 төгрөгөө алдчихлаа манайх. За ингэж л үздэг юм эмоцтой хүмүүс байна да. 4-т орчлоо манай морь. За дахиад дараа нь дахиад тавья. За ингээд нөгөө морд маань ийшээ орж ирдэг. Тэнгүүд одоо тусгай ахаа жоконор нь бонгод тусгай хүмүүс аваад хөлсийг буулгаад ингээд тойруулдаг жижигхэн тойруулдаг хэсгийн талбай гэсэн үг. За ингээд саяны 5 дугаартай морцсон морь төрүүлсэн. За энэ хүрэн халдсан морь маш амжилттай сайхан оролцсон. За жоконор шууд ингээд морноосоо буучдаг юм байна. За ийм янзтай уралд 11 морь нийтдээ энэ гараанд бол уралдлаа. Одоо энэний дараа 1300 уралдах юм байна. Тэгэл хамгийн сүүлд одоо нөгөө 2300 метрийн уралдаан болно да. За нөгөө манай бооцоод авсан морь боргоо 4-т орсоо. За ийм гоё морины хөшөөнүүд бас яг паркийнхаа урд байдаг юм байна. За энэ цаахан хөшөөнүүдийг бол та бүхэнд ингээд харуулчихъя. Америк одоо Пинт хорс шиг ийм гоё үзэнүүд морины баримлууд хөшөөнүүд байна да. За ингээ адууны соёл бол бас хөгжсөн ийм одоо улс биш Солонгос улс. Дан одоо цэвэрдсэний Англи адууны лэг дан Америкаас бол одоо авчирж ингэж
уралддаг. Тэгээ үржлээ одоос Монголд Солонгост өөрснөө жийжүүд болон ингээд Солонгос их газартаа бол хийдэг ийм одоо улс байна да. Удахгүй бол ер нь Солонгосын морины хөгжил бол одоо бас тасраад явцсан юм байна. Сайхан. Үнэхээр яг олон улсын төвшөнд очсон. Ийм байна. За CONCACAF-т нь одоо бас жишээ нь Японоос бол морд ирж уралддаг юм байлээ. За эндээс бол адууны үүсэл хөгжлийг бол одоо энэ дээр харуулсан байна шүү дээ. 3500-аас 5500 жилийн өмнө юм байсан гэд. За энэ дээр бол одоо манай тахийн зургийг л ер нь хийсэн байна. Тахийг бол одоо харуулсан. Ийм одоо музей байна. За ингээд одоо адуутай холбоотой Солонгос улсаас одоо олдж исэн олдвруудыг жишээ нь энэ дээр ингэж хийсэн байх жишээтэй юм байна. За ингээд одоо бас энэ одооны толгой яс юмуд бүтэц дотоод бүтэц гэдэг энэ одоо дээр үеийнхаа баатраар тонголсон баатрын хувцас эдэл хэрэгэлтэйгээр ингэж тонголсон юм өшөөтэй. За энэ одоо бас их 2025 оны 10 сард энд авчирсан юм зураг байна. За ингээд олдож исэн олдвруудыг бол бас хийсэн байна. Амгаа одооны хазаар ногт энэ бүх зүйлүүдийг харуулсан юм гоё. Музей бол байдгийн байна да. За сүүлийн морин паркт ирвэл музейг нь одоо бас орж ирээд үзвэл их сонирхолтой юм байна. Тусгай VIP бүр гэсэн. Эндээс гоё харагддаг юм байна. 감사합니다. За ингээ бүр VIP бүрөнд тусгай бүр юм хүмүүстэй хөнгөлөлөд орж үздэг бахан. Энэ VIP бүрөнд орох үнэ нь хэд байд юм бол гэхгүй. За тэрийг ишилж байгаа асууна. манай Корей 브라 бол. 저쪽에 문 열어드릴게요. 안녕하세요. 저는 몽골 분이 오시는 줄 자, ингээд монголчууд бол гэж. 이쪽에 앉아서 보셔도 되시고. эндээс юм 앉아서 дээ. 보시면 За бүр ийш ингээд орж үзсэн. Бүр ингээд яг ажилчдын юу руу ороод ирлээ. Ажилчид байдаг хэсэг рүү. Хүү. 저쪽에 있어요. Эндээс тэ янз харагдах юм байна. За тасархаа. 대박이에요. За ийм байгууламжинд орж иж үзсэн. Баярлалаа. Маш их баярлалаа. Ийм гоё юм үзүүлж байгаад баярлалаа. Кионидэ баярлалаа. За ингээ үзэгчд бол одоо тэр доор харагдаж байна. За ингээ VIP бүрүүнээс нь үзэж байна. Одоо ингээ 1300 м уралдаа. Манайхан бол одоо сая битээ тавьцаа. За ийм одоо том байгууламжтай ийм одоо мундаг Сөүлийн морин парк газрыг бол үзлээ. За Бусан Сөүл морин парк бол яг л одоо трофред цэвэрсний англи адуу урлагдаг олон улсын стандарт шаардлагын дагуу ийм байдаг. Ийм одоо морин парк дээр хүрэлцэн ирж та хүмүүстээ бас үзүүл сонирхлоо. Ингээд бол маш том байгууламж юм байна. Нийтдээ одоо энэ том уран тойруулгын талбай энэ бүх юмнууд бол та бүхэндээ бол харуулж байна. За тэр цаатлын захаас гараад 1300 м уралдаан бол эхэлнэ. За ийм байна аа. Ингээд ийм сайхан байгууламж, ийм сайхан морин тойруулгыг та бүгддээ үзүүлсэндээ баяртай байна. Дөрөв гурвалцсан уу? Гурвалцсан. Энэ байгууллагын хамт олон бид эдийг гоё цайгаар дайлж байна. Кофегоор дайлж байна. Бас их найрсаг ийм сайхан хүлээж авсан. Маш их баярлалаа. 감사합니다. Хичээл ном хийж байгаа юм шиг бүр ингээд бүгдийн дэлгээ тавьсан. Ингээд үзээд байж идэг юм байна да. Энэ одоо VIP танхимд байгаа хүмүүс байна. Энэ одоо бас цом бүх юмнууд нь ингээд сайхан суудсан. Сууцгац үзэж идэг юм байна. Эднэр бас юу вэ? Тустай юмнууд үү те? Ингээд бүр өрөөтэй. Ингээд үзэж идэг юм биш те? Ингээд тустай тэнхэм зэ.
Бооцоогоо тавиад мөнгө харуулаарай. 10,000-ыг тавиад 11,000 болгосноо. Бисээ юу яа та өөрийнхөө нэг аймаг сайн явна гэж бодож ирсэн мөрөө байгаа 5,000 төгрөг юу та очлоо 5,000-ыг авснаа. 10-ыг тавиад 15 болгож авлаа. За 10,000 төгрөг тавиад 15,000 төгрөг болгож авлаа. Би 10,000 төгрөг тавиад 11,000 төгрөг болгож авлаа. За энэ сонинтой Жижүүгийн морин паркаас та бүхэндээ бичлэг өргөлээ. За манай эрлийн ивент дэвштэй Монголиа байгууллага танилцуулсан морин парка танилцуулсан танд маш их баярлалаа. Монголд очихороо уулзаарай. Монголд очихороо очиж морин унаарай гэж хэлье. 우리한테 이런 한국에서 있는 그 말 구원에 대해 설명해 주셔서 네네. 전 진심으로 감사. 아닙니다. 저희 이렇게 찾아주시는 게 저희한테는 너무 감사한 일이고 해가지고 제가 더 감사드립니다. бидний гэсэн одоо зорж ирсэн та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа гинэ. 그리고 그 몽골에 한번 그 가보셨다라면은 이분도 그 몽골에서 어떤 그 회사들이 있는지에 대해 한번 설명해 주시고 그리고 그걸로 드릴 거라고 하셨어요. 나중에 꼭 방문해보겠다고 말씀해 주세요. 진짜로. 그리고 나라 몽골 도시들에 자오도스야 나오겠지요. За баярлалаа маш. 감사드립니다. За ингээд Сөүлийн морин паркийг үзэх аялал маань ингээд өндөрлөж байна. За бидэд бол сая 2 гарааны уралдаан үзлээ. За дээшээ гарч бие бүрөнд нь үзлээ. Үзэгчдийн талбайгаас үзлээ гэд маш сайхан өгтөж авч энэ бүгдэд одоо бичлэг хийхэд тусалсан Сөүлийн Лесра морин паркийн хамт олонд маш их баярлалаа. Корея бороо маань үзэгчдээс бас гоё сэтгэлдлийг нь авахд туслая гэсэн. Тэгээд Слэв дээр дагаад явж гин одоо асууж байгаа зөвшөөрвөл одоо бас яриа авах гээд байж гин. Та бүгдийгээ бас нэг солонгос залуутай уулзуулъя. Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаарай. 안녕하세요. 좀 간단한 자기소개를 부탁드립니다. 안녕하세요. 전 이석원이에요. Хэдх удаага энэ тойруулгын уралдаан үзэж байгаа вэ? Яагаад энэ уралдааныг үздэг вэ? 장난치려고 친구들이랑 재미삼아 왔어요. 그건 어떤 найзуудтайгаа хөгжүүлэх гэж одоо найзуудтайгаа хамт цагийг гоёор өнгөрөх гэж одоо үздэг гинэ. За морь унж үзчихсэн үү тийм ээ? Солонгос улсад бас энэ морины соёл маш өндөр хөгжсөн байдаг юм байна. 혹시 말을 다 보신 적이 있나요? 왜냐면 그 한국에서 그 말 문화가 잘 되어가지고 마라타요? 네. 마라타가 뭐예요? 말을 다 본 적이 있어? 아니요. 없어요? 네. 말 타본 적 있냐고요? 타본 적 있어요. 혹시 언제 다 보셨어요? 네? 제주도에서 옛날에 어렸을 때. бага багтаа нөө 제주도 нөө мөр онж үзсэн гинэ. Тийм. За баярлалаа. 감사드립니다. 사실 막 저희는 막 전문적으로 한 게 처음 와가지고 잘 모르지만 여기에 약간 뭐 말들에 대한 정보가 조금은 있거든요. 네, 저희도 이거 처음 봐서 잘은 모르지만 어떻게 보는지 잘 모르지만 뭐 어떤 말이 좀 뭐 인기마다 좀 관심마다 이런 게 있어가지고 그냥 그런 말들 위주로 그냥 재미삼아 했던 것 같아요. анхудаа ирж байгаа болохоор зэрэг яг гарч марж үзэж үзээгүй. Тэгээд энд байгаа нөгөө нэг яг сэтгүүл дээр байгаа морных нь одоо мэдээллийн дагуугаар шууд бит хийж байна л гэж. За маш баярлалаа. 감사드립니다. За баярлалаа. Ингээд хоёр хүнээс бас сэтгэлийг нь сонсгож яриа авлаа. Ингээд дөнгөж ирж үзэж байгаа хүмүүс зөндөө тэгээд олон ирж байгаа хүмүүс зөндөө юм байд юм байна. Ингээд манай хүмүүс бол ингээд сайхан тухайлцсан үздсэн ингэж одоо цагийг бол одоо зүв боловсон маш гоёор өнгөрөөдөг ийм хүмүүс байна шүү. Манай аяллыг ивент хийж байгаа TRM брэнд бад мадгаа өгчөө. Баярлалаа. Би Сөүлд ирсэн байгаа. Ингээ Сөүлд ирчээд дүүтэйгээ уулзаад явж байна. За бид тэр одоо ийшээ энэ Сөүлтэй ойрхон байдаг. За нэг морь унлагын газар ажилладаг. Тэгээд саадтай морь хараалтын сургалт явуулдаг тийм Монгол хүн байд юм байна. Тэр Монгол хүнтэй очиж уулзаж бас ажлын танилцуулж тэнд байгаа бас мордыг харуулах зорилготой явж байна. Тэгээд Солонгост бол ерөнхийдөө метро бол төгс хөгжсөн газар гэж хэлж болно. За тэгээд Солонгосын хаавал хаашаа метро бол одоо явцдаг. За тэгээд ер нь үнийн хувьд бол одоо бас хамгийн хямд тээврийн хэрэгслийн нэг учраас метрогоор бол явж байна. Ингээд одоо
Сөүлтэй ойрхон тийм морь унлаг саа тарилтай морины газар очичоод за тэгээ маргааш одоо бас яг энд Солонгосын морь унлагын холбооны ерөнхийлөгч гэдэг нэг тийм Солонгос хүнтэй уулзсан. За ингээд ерөнхийдөө бол Солонгосоор хийж байгаа Солонгос улсад хийж буй явж буй. За энэ морьтой холбоотой энэ аяллахаа влогийг бол дуусганаа. Ингээд дөрвөн замын гол дул ингээ хөндлөн цогтолцуулаад ийм замын гарцаар явж байна. Одоо тэр нэг морь унлагын газар руу очих гээд явж байна. Тэнд бол одоо монголчууд ажилладаг. Нэг монгол ах хөө ажиллаад юм байна. Тэгээд мөн одоо бас саа тариалтын тийм сургалт явуулдаг тийм газар одоо очих гээд явж байна. Солонгос улс Сөүл хотын захын дүүрэгтэл явж байгаа шиг байна. Бид нар явсаар байгаа да энэ Сөүлтэй ойрхон хүүхдүүд болон томчуудын морь ундаг юм морь унлагын талбай дээр ирсэн байна. Ингээ манай багын найз Мегмар Сүрэн өнөөдөр гайдаар явж байгаа. За сайн уу? За сайн. За өөрийгөө танилцуулаарай. За ингэ явчихаа. Юу гэсэн бэ? Яа юм бэ? За би ярьчих зүгээр ийшээ л харддаг. За. Анх удаа энэ яриа өгч үзэж байгаа юм уу? Тий анх удаа яриа өгч үзэж байна. За өөрийгөө танилцуулаарай. За намайг Мегмар Сүрэн гэдэг одоо Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа. Ийм залуу байна. Тэг өнөөдөр багын найз Бачлуунтайгаа уулзаад энэ морины газар ирсэн найзтайгаа ингэж явж байна. За энэ морины газар бол одоо манай нэг сайхан монгол ах багшилдаг. Хүүхдүүдэд одоо саа тариалтыг зааж, саатай хариалтыг зааж мөн одоо энэ хүмүүст морь унах энэ бүх зүйлийг заадаг ийм газар ирсэн байна. За сайн манайд өөрийгөө танилцуулаад энэ ямар нэртэй газар вэ? Хаана ирсэн байна те? За сайн байна уу. Энэ Солонгос улсын Сөүлтэй ойрхон байдаг Марижуа гэдэг морины газар байгаамаа. Нэгээс нь морин дуртай хүмүүс гэсэн тийм нэрний утга учиртай. За миний нэр бол Мөнх Эрдэнэ гэдэг хүн байна. Аль нутгийн хүн байна? Энэ дээрээ тэр удаа чинь хэдэн жил өгшилж байна те? За би чинь налах дүрх төрж өссөн. За Солонгос дээрээ одоо 18 жил болж байна. 18 жил. Яг энэ газар хэдэн жил болж байна? Одоо саа тариалтын морины багш гэж хэлж болох юм байна тийм ээ? Тий. За саа тариалтаар яг Солонгос хүүхдүүд тэмцээн оруулаад маш олон жил авч явлаа. Ерөнхийдөө бол өөрөө бас энэ саа тариалтын сурж явсаар байгаа нэг 2013 оноос хойш одыг хүртэл олон шавнартай тэмцээнд явж тэгээд нөгөө тал дээр бас энэ морины газартаас 50-60 настай одоо жоохон настай хүмүүсийн одоо бэлтгэл сургууль эрүүл мэндийн чиглэл дээр магас анхаарч ажиллаж байна. За тэгээд ингээд солонгосчуудад бол одоо энэ саа тариалт гэж энэ бол одоо олон улсын ийм том тэмцээн олимпийн төрөлд ордог. За ингээд энэ одоо яг саа тариалтаар бол Герман, за Нидерланд, Франц гэд энэ орнууд бол одоо маш өндөр амжилт үзүүлдэг юм блэ. За ингээд солонгос улс бол одоо сүүлийн жилүүдэд бол энэ саа тариалтай мордын саа тариалтын олон улсын тэмцээний төрөлд солонгос улс бас сүүлийн үед бол маш ингэж эрчимтэй орж байгаа. За улсаас бас бодлоготой. За ингээд залуучуудыгаа хүүхдүүдэд дэмжиж байгаа ийм юм байна лээ. Ингээд саа тариалтын одоо шинэ энэ хүүхдийн унж байгаа морь бол яг цэвэр одоо Герман төрсэн ийм морь юм байна. За ингээд манай Мөнх Эрдэнэхийн хувьд бол одоо энд ингээд багшилж идэг. За ингээд бэлддэг юм байна. За ингээд одоо жишээ нь хараач гарч ирэх жишээтэй. За би тэр цаана зогсож. За ингээд одоо мэдээж энэ юу бол одоо дээшлээд явна. За метр 10 метр 20 гэд ингээд эхлээд явдаг. Ийм байна. За сайн байна. Энэ зөв. За ингээ морин сайн хариж байгаа тохиолдолд 10 см-аар ингээ дээшлүүлээд явдаг юм байна. За сайхан хараалаа. Энэ морины наадал дээр байгаа яг энэ зүрх нь өөрийнх нь юу? Буруу талын юун дээр зүрхтэй байгаад тах юм. Би үсийн устай өөрөө. Та тэгсэн юм. Үсийн уссан байгаа. Зөв. За энэ халдсан одоо гүү одоо байна. Заавар цэвэрхэн бүр янзтай хараач байна. За энэ залуу одоо ингэж хараач байна. Сах. За ийм газар
За ингээ монголчууд бол бас одоо моринд сайн гэдгээ бол сайн гэдгийн жишээ үл жишээ нь энэ манай мөнхөрднийхээ хувьд одоо энд ирээд 18 жил болж байгаа. Тэгээд одоо Солонгос энэ хүмүүсийг бэлдэж ийм тэмцээнд ордог одоо багш болсон байна гэдэг ч юм бол одоо бас явсан газраа за энэ адууны соёл хөгжсөн газар бол одоо мундаг сайн багшилж байгаагийн хэлбэр нэг жишээ бол одоо энд харагдаж байна гэсэн үг. За ингээд ерөнхийдөө сөвөлтэй ойрхон байдаг ийм одоо морь унлагын газар ирж та бүхэндээ би харуулж байна. За саад морь харалтын тэмцээнээр бол одоо Монгол улс бол удахгүй амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. За манай залуучууд бол одоо бас сайхан хараалаа. За энэ ер нь саад та ингэж харайхад за яг мориныхоо 100 дээгүүрөө. За яг харайхад бол хоёр гар бол одоо яг ийм дөрөөгөө холбодгүй гэдэг энэ бол одоо бас олон нарийн дүрм журамтай ийм спорт юм блэ. За яг одоо бас цэвэрсний англи адуунууд бол бас яг энэ жампинг төрөл буюу саад харайлттай саадан дээгүүр харайдаг төрөлд бол бэлтгэгддэг. Тусгай үйлдвэр одоо Европын халуун цусдууд гэж ярьдаг warm blood гэдэг төрлийн ийм морь одоо жишээ нь ундаг байх жишээ те. Тэ одоо яг хамгийн өндөр дээр харайдаг ийм морьд нь бүр улам илүү үнэтэй байх жишээтэй ийм зүйлүүд бол одоо бас байд юм билээ. За танаа энэ шавийн хувьд Сайд. Окей. хэдэн жил хичээлж байгаа вэ? За манай шавч одоогоор бодлоор нэг багаас онсоо одоо дөнгөж наач нэг 12 төгт байгаа. 12 настай. Тий. 12 настай. Монголоор бол 12 настай, Солонгосоор бол 13 настай. Одоо нэг хариалтын спортоор хичээлээд бол одоо 2 жил болж байгаа. Ямар амжилт үзүүлсэн? Ерөнхийдөө нэлээд олон амжилт үзүүлсэн юм. Сая ус тэмцээнд явахдаа 100 дагавар хариалтын тэмцээнд энэ мортогоо ороод 3 дахь баринд орсон байгаа. За ийм одоо залуу саадтай морь хариалтаар хичээлдэг манай ахын мөнхөрднийхээ шав болж олон тэмцээнд одоо амжилт үзүүлээд байгаа юм байна. Асио. За ийм сайхан энэ дээр ирж та бүхэндээ бас сонирхууллаа. Одоо ингээд дотор орж одоо бас морьд танилцуулж энэ зүчээ харуулчаад цаашаа явнаа гэж бодож байна. За энд бол одоо бас олон үйлдвэрүүдийн янзын морь байна да. Энэ одоо нөгөө дайн адуу баг шүү. Дайн морь баг шүү энэ том. Яг нөгөө гоёлын юу усмстэй. Дил сүүл нь одоо ийм нэг гоё ийм адуу жишээ нь байдаг баг жишээ те. Энэ одоо миний хэмжээнд бэлдэж байгаа дөнгөж одоо 7 таа. 7 таа. Ямар үйлдвэр юм бэ? Энэ угаасаа ээж аав нь хоёул герман. Гэтэ Солонгос төрсөн. Тэгэхээр энэ Солонгосын яг юу дуудлагатай Солонгос морь гэсэн. Тэгээ би хаана бол өртөө сайн том герман морьтой яг ижилхэн. Одоо баг насны одоо болохоор хараад сургаж байгаа. Ер нь одоо энэ ийм том биетэй байх гэсэн сайн харайдгүй эсвэл нөгөө хурд хүч тесрэлт сайн сайтай адуу сайн хараа. Тесрэлт байж сайн хараа. Жижиг ч адуу ч гэсэн сайн хараа шүү дээ. Эдгээр ч яг би ч өөрөө жоохон том бит болохоор том мөр унахгүй бол жижиг мөр унахлаа чинь бас морины ачаад жоохон. Гэтэ бас жижиг мөр зуунаад харайвал хараач зүгээр. Гэтэ бас би яхаа бодохгүй болохгүй. Жижиг мөр жоо мордоход нисэн явчих сонсох болохгүй болохоор. Энэ тэгээ бас нэг сая түр сарын өмнө энэтэй тэмцээнд анхны тэмцээнд нь ороод анхны тэмцээнд бол 2-т орсон. 100 дээгүүр хараагаад. Ер нь харайлтад яг ингээ морийг бэлтгэхэд хэр хугацаа шаарддаг? Ер нь л хугацаа шаарддаг шүү дээ. Ийм морийг ердөөсөө сайн харих тусмал өндөсгөөд байж болохгүй. Эхлээд нэг газар дагаа модон дээгүүр харайна. Тэгээд дээшлээд 10 санч 20 санч ингэж дээш өгсүүлээд энэ морийнхаа мэдрэмжийг дээшлүүлээд энэ чинь ингээд тэрнээс энэ чинь сайн хараад ингээд урсгаад байд морины зүрх нь өгчдөг байхгүй. Тэгэхээр хараагаад урдан зогсоод байна. Тэгээ энэ чинь ингээд аргадаал нэг хүүхд юм хил зааж байгаа юм шиг л аргадаал ингээд тэрээрээ гээд өөрийг нь ингээд тоглоом тоглуулж байгаа юм шиг тийм мэдрэмж төрөхлөөр морч өөрөө ингээд бие чанга бариад тесрэлтэд явж эхэлдэг байхгүй. Тэгэхгүй болохоор зүрх нь муудсан морч болохоор чинь ингээд явж байгаа мөртлөө хойд хөлн дээрээ суугаад хоёр тишиг ингээд сарайхгүй ийшээ болтгоо шошоо болтгоо гэд тийм буу заасчдаг байхгүй. Тэгэхээр хүн юм тийг унгаач. Барагтаа хүн сайн байршил унахгүй болоо. За ийм одоо морд байна. За ингээд ерөнхийдөө энд бол Солонгосын саад харилт болон за ингээд морь унлах сургалтын газар
газрын одоо нэг хэсэг хідэн морд гэсэн үг. Ээж юм да. За ийм нэг мөр байна. Энэ мөн одоо бас түрүүний юутай адилхан ийм төрлийн нэг ийм хармар байна да. За энд эднэрийн тэгэл одоо уус идэж ууж байгаа энэ бүх юмуд нь ингээл хашуугаа хэлээ усгарлаа. За ингээд ерөнхийдөө яг нөгөө зүчээ юуны стандартын дагуу байдаг. Ийм газар байна да. За яаж манай сүрэн яаж ин ийм морь унгын газар мозор ирдээсэн үү? Аста гоё юм. Монгол морийг бодох нэстэй. Би хаагаар бол хамаагүй өндөр том бийтэй. Шалаа ингэ байт юм байна. Аа ийм газруудаар ирлээ. За манай дуу яаж ин морь ямар байна? Би ч Монголд ч морь Монголд ч моринд жоох муу штэ. Энд чи бүр ямар том юм бэ? Угаасаа юм байдаг үлээ гэж бүр ялгахгүй штэ. За ингээд бид гурав ийм газар үзээд ерөнхийдөө болчлоо. За ингээд энэ үйл ажиллагаа явуулдаг энэ сайхан мөнх эрдэнэхта ажил төрөлт нь сайн сайхныг хүсье. За ингээд олон сайхан төрүүлсэн шавнар нь энэ сааттай мөрөө хараалтанд олон жил сайн амжилт үзүүлээрэй гэж хүсье. За одоо ингээд мордо имэйлийг аваад эндээ угаан цэвэрлэн за ингээ бүх юм хийж гэсэн. Одоо ингээл нөгөө тэр хоёр талын энэ унжсангаар бид нар чи ингээд холбож байгаа л ингэж холбож байгаа л сайхан угаагаад янзлаад ингээ явчихт юм бэлээ. За ийм сайхан газрыг та бүгдтэй харууллаа. За сайн байна уу? Өөрийгөө танилцуулна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Та хэдэн жил морь унж байна? Бенэн 동안 말 탔어요. 5년이요. 5년. Морь унахын хамгийн чухал зүйл нь юу гэж боддог вэ? Яагаад морь ундаг болсон бэ? Яагаад одоо ингээ морь авсан бэ? 그리고 몸이 나이가 먹어가지고 이런 얘기 해도 되나? 나이가 먹어서 몸이 이제 숨을 못 쉬는 것 같았는데 말 타기 시작하면서 건강해지고 정신 건강에도 좋고 몸 건강에도 좋고. 그리고 일단 재밌어요 교관이. Нас өндөр нас гад дээр ингээд одоо 60 гарчихсан болохоор ингээд хамаг бие маань ингээд хөшөөд байгаа мэдэрч төрдөг. Тэгээ одоо морь унаад нэг 4 жил болж байгаа. Тэгээ одоо морь унахлаар ингээд хамаг бие нь хөнгөн шинхэн санагдаж ер нь эрүүл мэндийн тал дээр маш их ач холбогдол өгдөг. Тэгээ багш маань хэсэг сонирхолтой зааж өгөх болохоор ингээд цуг байдаг аа гэж. За тэгээд амжилт хүсье. Монголд очиж морь унаарай. 파이팅 하시고 나중에 몽골 와서 말 탔어요. 아 몽골 갔었어요. 가서 몽골 말 탔어요. 유순사 그때 소급지 됐어요. 11월 달에. 몽골 머리 ямар байна? 너무너무 재밌었어요. 몽골 말 어땠어요? 몽골 말 순하고 착하고 그리고 순하고 착하고 건강하고. 몽골 말은 튼튼하게 몽골도 말 болохоор 지금 хүчтэй тэгээ номхон 지금 сэтгэл их дулаахан байсан юм. 여기 한국은 애들이 이렇게 방에 갇혀 있잖아요. 근데 몽골은 이제 초원에서 지내니까 스트레스도 없고 그래서 이제 애들이 순하고 착하고 좋았다고. Солонгос болохоор ингээд мордог ингээд төмөр хашаантар ингээд хориод жоо байгаа мэдрэмжээр ингээд тэжээдэг болохоор Монголд болохоор ингээд задгаа талбад ингээд өөрөөсөө ингээд бэлчээрт явдаг болохоор мордон тийм стресс байхгүй тэгээд эрүүл чирэг харагдсан гинэ. За ингээд мөнхөрднийхээ сургалтанд явдаг мөнхөрднийхээ одоо шав болсон ийм 60 гарсан ийм солонгос хүнтэй та бүгдийг уулзлаа. Ингээд ер нь бол одоо өмнө би жижигүүр явсан одоо ингээд сөөвөлд ирж гин. Манай энэ солонгосчууд бол одоо ингээд кофе гараад дайлаад их найрсаг ингэж хүлээж авдаг. Тэгээд солонгосчууд бол одоо морь унахыг эрүүл мэндэд хэрэгтэй хөдөлгөөний одоо энэ дутагдлыг нөхдөг морь унах гэдэг бол одоо эмчилгээ, сувилгаа бид маш сайн гэж одоо ингэж бодож өөрсдөө морь ундаг, морь унахыг эрмэлздэг ийм байд юм байна. Ингээд метрогоо хүлээгээ зогсож байна. Бид гурав сая яваад нааш зогсороо. Сая яваад морь үзчихэд ирсэн. Одоо эндээс одоо танаа байгаа дүүрэг чинь хэр хол вэ? Дан метрод дүүр. Дан метрод нь ер нь эндээс нэг 2 дамжаад нэг 40 минут багцаа явах хаа. Яваад ингээд Намсан таавар буюу Намсангны хамгийн өндөр хэсэг дээр гарч ирсэн байна. Түрүү хэсэг сүүлийн одоо төвд байх хамгийн өндөрлөг хэсэг нь. За дээшээ одоо бас энэ лифтээр яваад энэ дээдлийн самхагн дээр бас гарч харж ингэж болдгийм байна. Одоо бас ерөнхийдөө ингэж харуулнаа. Ингээд өнөөдөр бол одоо бас амралтын өдөр, бүтэнсэ өдөр байгаа. Хүн бол бас ихтэй байна. За энэ бас гадаа дотоод энэ жуулчд ихтэй. Солонгосчууд нөөснөө бас их үзэж байгаа. Ийм дүр зурагтай бол харагдаж байна. За ингээд ерөнхийдөө Солонгос улс бол одоо газар нутаг жижигтэй ийм улс. Гэтэ бас их хүн амтай. За манайхаар бол одоо Баян хонгор аймгийн хэмжээтэй тэнцэх хэмжээний газар нутагтай. За нэг 100
100 мянган км квадрат газар нутагтай Баян-Онгор аймаг гэдэг бол одоо нэг 110 мянга байх жишээтэй. За ингээд Солонгос улс бол үндсэндээ нэг 2024 оны судалгаагаар бол нэг 51.7 сая хүн амтай. За ингээд эдийн засгийн бол маш том юм хүчрэг гүрэн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ бол одоо 36 мянган доллар гэж ингэж гаргасан ийм судалгаа байт юм лээ. За тэр нь нэг хүн ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг нь за тухайн улсын эдийн засгийн хэмжээг л хэлж байгаа. Хүн амд нь хувааж гаргасан үзүүлэлтийг бол одоо дотоодын нийт бүтээгдэхүүн гэж ингэж авч үзэж байгаа. За ингээд өөрөөр хэлбэл энэ тухайн улсын нэг жилд хэдийн хэмжээний эдийн засгийн баялаг үйлдвэрлэвэ гэдгийг бол одоо харуулсан ийм тоо хэмжээ. Тэр баялаг нь за хүн бүрт дунджаар хэдэн одоо хэмжээний мөнгө ноогдож байгаа вэ гэдгийг бол гаргасан үзүүлэлт дотоодын нийт бүтээгдэхүүн. За тэгээд Солонгос улс бол одоо дэлхийд эдийн засгаар одоо 12-13-т одоо жигсэж байгаа ийм хүчрэг эдийн засгтай ажилуулдвэрчсэн, үйлдвэрчсэн ийм улс. За тэгээд дэлхийд бол одоо эдийн засаг нь одоо технологи үйлдвэрлэл, экспорт үйлчилгээ. За ингээд аялал жуулчлал гэсэн ийм одоо эдийн засгаар бол одоо ийм зүйлүүдээр эдийн засгаа бүрдүүлж байгаа ийм хүчрэг улс бол Солонгос улсаа гэж та хүн бол одоо мэдж байгаа. Гар явсаар байгаад Солонгосын одоо яг Сөүл хотын төв хэсэгт байдаг Намсан тавар дээр гарч ирсэн байна. Ерөнхийдөө бол манайхаар бол Улаанбаатар хотоор зайсан толгой гэсэн үг. Ингээд Намсан тавар дээр өнөөдөр амралтын өдөр байгаа учраас хүмүүс бол ихтэй хөл хөдөлгөөнтэй юм байна. За үндсэндээ бол нэг далайн түвшнээс дэш ийм нэг 262 м өндөрт ийм өргөгдсөн толгойд хэсэг гэсэн үг. За энэ дээр бол хүмүүс ирж их Сөүл орчмыг бол харж ингэж яадаг одоо хамгийн алсалтай өндөр хэсэг гэсэн үг. За энэд бас ингээд гараад лифтээр гардаг ийм одоо цамхагтай Намсан Сөүл Tower гэдэг ийм цамхагтай байна. Энд бол маш олон хүн бужигнсан, төв төвжинсэн, бум бужигнсан хамгийн одоо Сөүлд ирсэн аялагчид, жуулчид за ер нь иргэдийн хувьд үздэг 5 тухтай газрын нэг нь бол одоо энэ Намсан Tower гэсэн энэ сайхан газар хүрэлцэн ирлээ. Тэгээд төлөөний мэнд Солонгос дахь одоо хамгийн сүүлийн одоо морьтой холбоотой газар очихоор явж байна. Манай Монгол найз Монгол бороо болсон манай Кёни. За ингээд манай сүрэн ингээд бид гурав явж байна. Толин холмол сонссон шигээ тормолзож явж шүү. За ингээд манай Кёни бол бүр өөрөө нөгөө бусаанаас одоо машинтайгаа ирж бас энд манай айл тусалж байгаа ийм одоо мундаг өсгөө байна. Ямар сандал монголчуудтай хөлмөр зэрэгцээд 4 шөнө 5 өдөр хэрхлүүр нуур үзсэн ийм одоо мундаг эмэгтэй байгаа. 여기는 그 학생들이 저 말을 하라고 저 배우는 곳 맞아요? 맞고 1년에 내가 한 1000명 가르쳐. За бид нар одоо энэ Солонгосын Сөүлтэй ойрхон ийм гоё сургалтын газар ирсэн байна. За манай энэ одоо уулзах байгаа хүмүүс байна. Их гоё хүүхдүүдэд ингэж морь унах сургалт явуулдаг гэсэн үг. За ингээд Сөүлийн ойролцоо хүрэлцэн ирсэн байна. Манай Кёни ийш зогсож байна. За тэгээ энэ газар ямар газар вэ гэхээр одоо яг ингээд хүүхдүүдэд морь унахыг бүр анханаас нь заадаг ийм одоо хүн. За манай энэ хүн бол одоо Монголд маш олон удаа очиж исэн. Ингээд Сөүлийн ойролцоо ийм одоо өөрөө ийм унлагын газартай. За тэгээд Солонгосын одоо морь унлагын холбооны ерөнхийлөгч гэж одоо орчуулж болно гэсэн үг. Яг энэ морь унах сонирхолтой ийм хүүхдүүдэд өөрөө анханаас нь ингэж хичээл орж морь унах энэ бүх зүйлийг заадаг ийм хүн дээр хүрэлцэн ирсэн байна. Одоо яг Солонгосын морь унлагын газар гэсэн үг, сургалтын газар. За манайх ч нөгөө морь унлагын газар гэхээр л тэрэлжээр төсөөлдөг, тэрэлж дээр байгаа нэг хашаанаас уйдсан ийм морьдоор төсөөлдөг бол энд бол одоо яг тийм мэрэгжлийн байгууллага гэсэн үг. Ингээ та өөрийгөө манай монголчуудад танилцуулна уу? 지금 제가 갖고 있는 말은 원래 13개 품종을 갖고 있었는데 10개국 말 13개 품종을 가지고 있었는데 지금 현재는 4개 품종밖에 없습니다. 그러니까 뭐 네덜란드 말, 프랑스 말, 포르투갈 말, 그리고 미국 말 이렇게 갖고 있다고. За ингээд энэ хүмүүс одоо хувцас солио дахиад энэ газрынхаа үйл ажиллагааг танилцуулъя гэж байна. Одоо ингээд энд байгаа морьд бол одоо жишээ нь энэ бол одоо Португалаас ирсэн хурдны төрлийн морь байх жишээтэй. За энд бол одоо нөгөө кинонууд дээр их гардаг маш өндөр бас гоёмсог биетэй энэ Португал
Нидерланд. Нидерланд. Энэ Нидерландаас ирсэн мөр багш те. За энэ бол одоо жишээ нь яг цэвэр Франц одоо Франц үйлдвэрийн одоо France. одоо Austria original Australia Alps. Альпийн нурууны Австрал Альпийн Австри гаралтай одоо яг энэ Альпийн нурууны адуу гээд эдгээр бол одоо шинэ яг унлаганд зориулагдсан мөр одоо жишээ нь энэ бол одоо яг тийм гоёлын талын гоёмсог мөр гэсэн үг. За энэ одоо гээд тэнгуут одоо яг Португалийн одоо тэр нэг хурдны үйлдвэрийн чиглэлийн гаргаж авсан одоо жишээтэй. За ингээд та бүхэндээ энэ хүнийхээ энд хийдэг үйл ажиллагаатай танилцуулъя. За ингээд орж ирээд дээлээ машиндаа өмсөх гэсэн чинь үгүй орж ирээд энэ хувц салхи хөрөөрөө ор гэж тэгж чинь тэгээ хувц салхи хөрөөнд нь орж ирээд ямар ч гэсэн эднэрийн хувцсыг өмсөж номер унахаасаа илүүтэйгээр гоё өмснийхээ хувцсыг өмсөе гэж бодож ирсэн. Тэгээд дээлээ ер нь авчирсан байсан. Жээж бол ганцхуудаа өмссөн. Тэгээ гадуур өмсөж явахаас санаа зовоодсэн. Энд ямар ч байсан өмсөе. Өмснийхээ хувцсыг өмсөд нэг энэ Солонгосын одоо энэ мөр унлагын холбооны сургалтын газрын ажилуулдаг энэ хүнтэй морь унж үзье та. Намайг нэг тэр түрүүний миний дилийн цэвэрлээд исэн Португалаас ирсэн хурдан үйлдвэрийн адууг унж үз гэж хэлсэн. Тэгээ энэ хүний бас үйл ажиллагааг тав хүндээ гоё сонирхол. За манай одоо ноён коман энэ сэлмээр цаас зүсэж бол ахаад үзүүлэх гэж байна. За ер нь бол өөрөө бас яг ингэж одоо үндснийхээ хувцас энэ бүх юмыг ингэж өмсөж ингэж морио унж үс хэлээ сурчилдаг юм юм бэлээ. Хөө энэ сэлмний одоо 90 одоо яа гэдэг юм бэ? Шууд ингээд дор дорно ингээд ийм цаасыг үл ингээд зүсэж шít яа. Гахалт. За ингээд одоо энэ Солонгост энэ хүн бол одоо ноён комон Монголд очиод ингээ морь ундаг, өөр газар одоо очиод морь ундаг жишээ нь юм байх жишээтэй. This horse is Ахалтек. Gold horse. Окей, энэ одоо Туркменстанд байдаг. Туркменстан. Тий. Туркменстанд байдаг одоо Ахалтек гэдэг одоо энэ одоо жишээ нь багш. Энэ хүмүүний гол одоо нөгөө хүсэл мөрөөдөл бол одоо энэ бол яг ингээ түрүүний харуулсан Солонгосын үндэснийх нь сэлэм жад одоо гэх юм да. Энүүгээр одоо манай энэ хүн бол ноён ковол ингэж морин дээр гарч мордож ингэж өөрөө үзүүлдэг ийм хүн юм бэлээ. За энэ бол одоо яг үндснийхэн барьдаг одоо бас сэлмний нэг төрлийн ийм зүйл байна. За ингээд саяны үзүүлсэн энэ хүний одоо очисон газар бүртээ ингэж зураг авахулсан ийм одоо зүйлүүд нь жишээ нь энэ байна. За энэ Монголд одоо саарл морьтой давхиж байна. Энэ одоо унлагынхаа газар байна. Ингээд одоо авсан бай шагнал янз бүрийн юмнууд нь одоо жишээ нь энд байна. Энэ одоо түрүүний минь надад үзүүлээдсэн нөгөө Португал морь гэдэг байгаа байна. За энэ одоо яг үндсийнхаа өөрснийхөө морь харваагаар харвж байгаа баг жишээтэй. Тийм байлээ. This is in Mongolia. Yes. Монголд байна. За энэ одоо Солонгост одоо өөрсдөө ингээ явж байна. За энэ одоо бас Солонгосын гудмаар ингээ морь унаад үсэлээ сурчлаад ингээ явдаг юм байна. Japan. За ингээд энэ одоо Японд одоо байх жишээтэй. Ингээд энэ хүн бол одоо яг ингээ би та нарт ойлголт өгнө. Гwanghwamun. China. Гwanghwamun. Seoul. Солонгосын хааны ордон гэсэн. Солонгосын хааны ордон дээр байна. This is Turkmenistan. Туркменстанд одоо энэ утсан байна. За ингээд одоо Hungary. Kurultay. Унгарт очсон байх жишээтэй. Европын орнуудаар одоо ингээ явсан байна. Туркменстанд байна. За ингээ түрүү үзүүлсэн. Ингэж явдаг. За энэ хүн бол ерөнхийдөө улсын хэмжээний яг Солонгос үндэстний морь унах соёл, энэ морь унах сургалтын газрыг ажилуулдаг ийм хүн юм байна. Culture, 문화. 그러니까 horseback riding culture. 예. 그래서 기마 문화를 연구하는 유일한 학자고요. 몽골의 그 대통령이 주관하는 그 대통령실에서 주관하는 세계 그 과학자 대회에서도 몽골 말에 대한 재작년에 한 2년 전에 가서 발표도 했었어요. 몽골에서요? 예, 그 징기스칸 박물관에서. 그래서 저는 몽골 말에 대한 논문도 좀 써봤고요. 그리고 올해도 한국외국어대학교에서 재작년하고 작년하고 두 번 국제학술대회에서 몽골 말에 관련된 거를 제가 발표를 한 적이 있어요.
한국도 기마민족이에요. 옛날에 말을 가지고 살았던 생활과 또 전쟁 다양하게 말을 이용했던 민족이기 때문에 말을 좋아할 수밖에 없었고요. 또 역사적으로도 우리는 몽골과 남이 아니거든요. 고대사로 가면. 그래서 우리가 같이 함께 번영을 했던 그런 역사를 가지고 있어요. 그래서 한국 사람들이 지금도 말을 다 좋아하고 있고 또 말을 보면 가슴이 뛰고 심장이 뛰는 역할을 하고 있죠. За ингээд энэ хүн маань болохоор ерөнхийдөө энэ Солонгосын үндэсний гэсэн тодголтой. За морь унж үндэснийхээ түүх соёлыг сурталчилж, үндэснийхээ хувцсыг өмсөж, үндэснийхээ энэ сэлэм энэ бүх зүйлүүдийг барьж ингэж морь унж. За тэгээ ер нь одоо энд сурж байгаа оюутнуудад хичээл ордог. Энэ оюутнууд бас энд хурж ирж энэ манай ноён коогоор одоо хичээл залгаж морь унах техник. За ингээ морин дээрээс ном харах, морин дээрээс сэлмээр одоо юм цавчих энэ техникүүдэд суралцдаг ийм хүн юм байна. За энэ хүн маань болохоор өнгөрсөн жил одоо бас ерөнхийлөгчийн зохион байгуулсан тийм одоо адууны сургалтанд очиж бас сууж исэн. Монголд бас олон удаа очиж исэн. Дэлхийн олон улс орнуудаар явж морь унж тэр улсуудын соёлыг сурталчилж исэн ийм хүн юм байна. Тэгээ сая намайг Жэжүү орсон гэдгсэн Жэжүү адууг мэдхүү гэд асууж байна. За ингээд тэдэ адуу 1376 онд одоо ингээд 160 адуу Жэжүүд ирж исэн ийм түүхтэй эндээс үүсэлтэй юм блэ гэсэн 162 гэ хэлж явах жишээтэй ингээд маш юм одоо яг Солонгостой холбоотой энэ түүх соёлоо бол энэ морьтой холбоотой түүхийг бол судалж утсан ийм хүн байна. Одоо ноён коптер морь унах чих шиг байна тэгэд. Энэ морийг л имэйлж өгөх гээд ах шиг байна. За энэ морийг л одоо унуулна гэсэн. За ингээд манай ноён когийн хувьд бол өөрөө бас яг нөө дэлхийн бүх улс орнуудаар яваад морийг унаад үзсэн ийм хүн юм байна. 내가 몽골 스타일로 만드는 거예요. Энэ албаар Монголын загвараар ингэж хийсэн. Тийм байна. Энэ имэйлийг өөрөө хийсэн юм байна. Манайхны нөгөө морин циркийнхний загвараар л энэ имэйлийг бол хийсэн байна. Яг одоо энэ бүрнээс барьж нөгөө нааш цаашаа буух үзүүлбэр хийхэд зориулагдсан гэсэн үг. За ингээ бас нэг морь унж үзье. Солонгост ирсэн бас монгол хүн байна да. Тэгээ энэ хүн бол бас их морь сайн ундаг. Хамгийн супер номер 1 морь ундаг хүн л гэж хэлж болох юм байна. Саяны бичлэгнүүдийн үзлээ. Түүхийн сонслоо. За тэгээ бас энэ сайхан гоё морьдыг унж үзье. За жинхэнэ Нидерланд адуу. Гоёлын гоё өмсөг юм адуу байна. За энэ одоо чинь Франц адуу байна. За ер нь энэ морьдыг бол ихэвчлэн манай энэ ноён ков бол одоо эндээ бол ундаг юм байна. За юм байна. За морин дээр гараад уулзнаа. За энэ бол одоо чинь нэг нөгөө хитрхи манайхаар бол ингээд аман ангалцаад ингээд дээшээ болоод байдаг гэх юм уу да. Тийм моринд л одоо бас хийч тийм шиг байгаа. Миний ойлгож байгаагаар бол хитрхи одоо толгой гэдгээр яваад байдаг гэсэн үг авч тавих гал ингээд байдаг дунд. Ингээд асуунд нь бол хийчихэж байгаа юм шиг байгаамаа. Ерөнхийдөө яг гэгэлцээд авч тавих гэдэг жоохон хөөрөө зантай моринд л хийж байгаа л идэлтэй энэ бол. За юм байна. 이게 마음대로 이렇게 꺾어 보라고 괜찮다. 자, 이 지금 여기서 말고 뭐라 хөтөж орж байгаа. За хөтөлж орж байгаа унах юм шиг байна. Яг нөгөө энэ газрууч одоо бид нар Монгол зангаа гаргаад одоо шууд сая морчих гээд шүү дээ. Моринд ирлээ те. Тэгэхээр чи болохгүй яг нөгөө норм журмынхан дагуу стандартын дагуу унахгүй болохгүй. Хүний нутагт ирсэн юм чи нөгөө усыг нь уул ясыг нь дах хэрэгтэй шүү дээ те. Тэгээд энэ их хурдан морь гэж байна. Тэгээд одоо яг ийм зориултынх нь юун дотор нэг морь унж үзье. Жэжүүд бас морь унах гээд боломж олдоогүй. За ингээ энэ дотор нэг мордод унаад үзчихье да. Йоо. Гоё юм байна. Яг л угаас нөө ингэж барьж барихгүй болдгоо юм байна.
зогсоод байгаа мөр тэгээ гарч ирээд угаасаа нөө биеийг хөшсөн. Тэгээд бас яг юм тойрог зам дотор ундаг болохоор энэ ч бас худлаа юм шиг шууд гарч ирээд мордсон ч авч тавчих гээд ер нь юу вэ? За ингээ ер нь ийм л тойрог дотор морь унах боломж нөхцөлтэй. Тэгээ энэ морь унахт нь одоо бас асар өндөр үнэтэй байдаг ийм одоо улс орнууд бол дэлхийгээр нэг байгаа. Тэгээд дэлхийн улс орнууд дээр морь унах бол хамгийн үнэтэй элит түвшний хүмүүс ундаг одоо ийм мэргэжлийн спорт тал руу орцсон. За тэгээ Монголд бол одоо юулаан тал нот өгөө юулаан сайхан адуун сөрөг байгаа учраас бид бол морь сайхан ундаг ийм арга түмэн. За ингээд ерөнхийдөө бас энэ миний ирсэн газар энэ хүн бол одоо Солонгосын хамгийн сайн морь ундаг хамгийн сайн багш нь багч жишээтэй ийм байд юм байна. Солонгос улсаар явж үзлээ. За адуу дагсан соёлын үзлээ та бүхэндээ бас харуулахыг хичээлээ. За ингээд ерөнхийдөө солонгосчуудын хувьд бол морь унах энэ стандарт энэ бүх зүйл бол яг нөгөө Европ стандарт гэж хэлж болно. Олон улсын жишгийн дагуу морь унж үзхийг эрмэлздэг ийм хүмүүс. За тэгээд би сая морь унаад жоохон хэсэг явлаа. Энэ кол намайг бас яг Монгол хүн л морь эхлээд ингэж ундаг гэд тэгэж байна. Тэгээд одоо жишээ нь энэ зөв талын урдлын хөл уршаа тавихад хүн дөрөөн дээрээ жишээ нь босох ёстой. За тэгээд тааруулаад одоо бусад суугаад ингэж явж морь жишээ нь ундаг байх жишээ те. Ийм блэ. За ингээд ерөөхдөө Солонгос улсаар явсан аялын влог маань энэ хүрээнд өндөрлөж байна гэж хэлж болно. Ингээд Солонгос улс бол 20,000 орчим л адуутай гэсэн үг. За энэ 20,000 орчим адуунаас л нэг жээжүү адуу бол нэг улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалтай газар, хувь хүмүүсийн үржүүлдэг газар гэдэг нэг 6,000 орчим жээжүү адуу. За ингээд хаалла адуу бас тодорхой хэмжээний ингээд нийт Солонгос улсын нутаг дэвсгэр дээр бол нэг 20 орчим мянган адуу сөрөг байд юм байна. Ингээд энэ бол одоо бас бизнесмен боломжийн одоо бизнесмен тэгээ ер нь мөнгөтэй хүмүүсийн спорт бол морины спорт гэж ойлгож болно. За энд одоо морь унах нэг цагийн төлбөр гэхэд бол одоо асар үнэтэй. За ингээд ер нь боломжтой хүмүүс морио унд өөрийн гэсэн морь худалдаж аваад ундаг. Хүмүүсээр харуулж ингээд талбай дээр хуржиж ундаг. За боломжтой бизнесмен том групп компаниуд гэдэг бол одоо яг энэ морин уралдааны салбар руу ордог ийм байх жишээтэй. За ингээд Солонгос улсаар явсан аялын влог маань энэ хүрээд бас өндөрлж байна. За морь сайхан унж үзлээ. За нэг хүн зүгээр жирийн хүн хурж ирээд морь унах нэг цагийн үнэ нь 130 мянган вон гэдэг чинь Монгол мөнгөөр 260 мянган төгрөг байдаг юм байна. За Монголд бол одоо жишээ бид нар бол одоо танил тал найз нөхдөөрөө очиж бодвол өнгөө ингээд унцдаг тийм ээ. Тэгэхээр ер нь тэгнэ бас энэ морь унах энэ үйлчилгээ бол одоо олон улсын зах зээл жишээ нь ийм. Солонгост бол одоо 130 мянган вон гэдэг чинь 260 гаруй мянган төгрөг нэг цагийн үнэ. Ийм байх жишээ. Тэгээ яг ийм тойрог дотор л унана. Өөр боломж байхгүй. Тэгээд ер нь солонгосчууд одоо сүүлийн жилүүдэд бол Монголд очиж аялах нь бол маш ихссэн байгаа. Тэгээд энэ бүх хүмүүс очиод Монголд очиод жишээ нь морь унж үздэг. Ийм байдаг. За манай хүний хувьд бол одоо дэлхийн бүх улс орнуудаар яваад тэр бүх улс орнуудын морийг унаад үзсэн ийм одоо туршлагатай хүн байгаа. За ингээд солонгосын одоо үндэсний соёлыг судалдаг, үндэсний соёлыг сурталчилдаг үндэснийхээ залуучуудад морь унахын хичээлийг заадаг ийм хүн дээр хүрэлцэн ирж ийм хүний зүчээгээр бас морь унж явлаа. За тэгээд морь унж байгаа техник интернаас өөр байна. Өөр вэ шүү. Энд нь зогсож, энд зогсож. За энэ зогсож байгаа нэг сайхан нөхрөө давхиж байгаа бичлэгийн нэг хэсэг хийгээд тэр энэ тусч. За ингээд бас морь унах техникийг үзүүлж байгаа малтай юм ингээд. Би бол одоо сайн морь ундгаал гэдгээ бол одоо харуулж байна. За энэ морь бол одоо түрүүн хэлсэн Португалаас ирсэн Португал улсын ийм адуу юм бэлээ. За цэвэр одоо бас уралдааны зориулалттай ийм адуу бол онгоцоор тээвэрлэж тухайн үеийн авсан Монгол мөнгөөр 100 сая гаруй вон юм шиг байгаа. Тэгээ онгоцны тээвэр мэвэртэйг орол 200 сая гаруй воноор ирсэн л гэж түрүү хэлж явах шиг байсан. За ингээ бас морь унж бид нарт үзүүллээ. За ингэж өөрснийгөө бас монголчуудаа адилтгадаг ийм ард түмэн бид нар ч гэсэн ер нь одоо бас морьтонгуудаа гэж ингэж ярьдаг энэ улсаас та бүхэндээ бичлэгнүүдээ хүргэлээ. За ингээ түрүүний манай хүний
очсон газар энэ бүрүүдийн авахулсан зургнууд нь жишээ нь эднэр юм бэлээ. За энэ одоо Ботсван улсад байна. За энэ далайн эргээр давхиж байгаа байна. Энэ одоо Йордан нөгөө Ред улаан тэнгис орчмоор энэ Вади Рам байна. За ингээд энэ одоо энэтхэгт байна. Нөгөө энэтхийн чигтээ Марвари хорс жишээ нь багшаатай. Египтэд морь унжсэн байна. Унгарт морь унжсэн байна. Монголд тэмээ унсан байна. Йорданд очиж энэ өндөр улс хадаар нь явсан байна. За өмнөд Африкт одоо очсон байна жишээтэй тий. За Бразилд байх жишээтэй ингээд ийм хүний морь унлах сургалтын газраар нь та бүхэндээ явж үзүүллээ. За ингээ баярлалаа. Морь унуулсанд баярлалаа. Хүлээж авсанд баярлалаа. 감사합니다. 감사합니다. монголчуудаа мэдлэгээ дэвшүүлнэ. 오케이. 안녕하세요. 몽골 친구들. 저는 제2의 고향이 몽골이라고 생각합니다. 몽골을 사랑하고 있고요. 항상 몽골을 잘되게 하기 위해서 노력을 해요. 어떻게 하면 몽골 사람들이 잘 살 수 있을까? 그리고 몽골 전통 문화를 잘 세계에 알릴 수 있을까? 많이 연구를 하고 있어요. 여러분들 많이 서로 사랑하는 사이가 됐으면 좋겠습니다. 감사합니다. За монголчуудаа аз жаргал хүсье гэж энэ яаж сайхан амьдрах вэ? Хүний амьдрал яавал сайхан байх вэ гэдэг бол та бүгдээс хүмүүсийн шалтгаан дэшүүл гэдэг энэ зүйлийг хэллээ гэж манай 10 жилийн орчуулж өглөө. Ерж чи 12 жил болсон гэж энэ тий. 자 여기 왔으니까 이쁜 사진 하나 찍고 가. За ингээ мордоо. Уйж байгаа цэвэрлээд ингээ яа тийм байна. За эхнэр нь бас их мундаг морь унд юм бэлээ. Түрүүн бичлэгнээс нь харсан олон улсад хоёлоо яваад ингээ морь унаад ингээ давхаад идэг. Ийм гэрүүл байна тий. Ноён коги ундаг. Хүмүүс бас унуулдаг морьд нь бол ингээ ийм морьд байдаг юм байна. За ингээд хашаандаа ингээ байждаг. За энэ унуулдаг энэ бол дан юм одоо цавдар тесмээ эдгээр ч нөгөө одоо Германы үйлдвэрийн ядуу байдаг баха. За ийм морьд бол одоо жишээ нь байх жишээтэй. Энэ хэдэд. За ер нь дан цавдар халдсан морьд юм шүү. Дан цавдар халдсан морьд байна да. За ийм сайхан газраар явлаа. Эхлүүрийн нууран дээр очиж ирсэн байна. Эхлүүрийн доотлын нуураар гараад явж байгаа хэсэг нь энд одоо харагдаж байна. Монголчууд энэ жил 8 сард очсон байна уу энэ? 언제 갔어요? 2023년. За монголоор бол одоо давхиад энэ манай хүн бол 23 онд очсон юм байна. За ер нь бол бас олон адуу мал туугаад яваад үзцээ бас манайхаар бол одоо бас надад туудсан сайхан давхиж штэ энэ манай тал нутгаар. Энэ тэрэлжээр л байна л да. Одоо яг нөгөө эхлүүр нуур руу гарахын өмнөхөө манай тэрэлжид туулгол дагаад уруудаад явж байгаа харагдаж байгаа шиг байна. Жижиг арал болон Солонгос улсаар явж энэ Солонгос улсын адууны соёлын талаар одоо энэ адуу Солонгос улсад ямар байр суурьтай байдгийг ямар адуу байдгийг гэдэг энэ бүх зүйлүүдийг үзүүлэх зорилготой аялал маань бол одоо энэ хүрээд өндөрлөж байна. За ерөнхийдөө бол одоо Солонгос улсад бол адуу морь унах за энэ одоо морь уралдуулах энэ бүх зүйл бол одоо өв соёл гэхээсээ илүү одоо бизнес болж ингэж одоо хөгжсөн ийм газар юм байна. Бизнес болгож харсан. За жишээ нь одоо нэг цагийн морь унах төлбөр 80-аас одоо 200 мянган воны хооронд байх жишээтэй. За ингээд одоо сайт тариалтаар хичээллэх, за эсвэл одоо морь бүжиглүүл сургах, за элдв төрлийн сургалтанд хамрагдах ийм байвал эхлээд одоо гишүүн ямар нэгэн одоо клубын гишүүн болох ёстой. За ингээд тэр клубын гишүүнчлэл гэхэд бол одоо 1 саяас 4 сая воны хооронд байх жишээтэй байд юм байна. За ингээд одоо сар болгон морь унах төлбөрөө өгөх ч гэдэм үү тийм ээ. Ийм зүйлүүд бол одоо бас ажиглагддаг юм байна. За тэгээд ерөнхийдөө одоо морин төрөлгийн уралдаанд морь уралдуулж үзэх хүсэлтэй хүн бол за морь уралдуулахыг одоо зорьсон хүн бол одоо багадаа нэг 100 сая воноос 1 тэрбумын хооронд одоо морь худалдаж авд юм байна. За тэгээд тэрнийг дагсан бусад жижиг зардлууд гэвэл жилд нэг адуу тижээж үржүүлэх зардал бол одоо 30-аас 80 сая воны хооронд ингээ байх жишээтэй. За ерөнхийдөө бол одоо Солонгос улсад адуу гэдэг бол одоо морь унах гэдэг бол одоо шинэ спорт биш. За морь унах гэдэг бол одоо шинэ спорт биш. За тансаг хэрэглээ гэж ойлгож байна гэсэн үг. Ерөнхийдөө бол тансаг хэрэглээ, элит түвшний хэрэглээ бол морь унах, за морь уралдуулах
ямар нэг одоо мөртэй холбоотой ийм одоо спортын төрөл зүйл болох саад тариалт бүжиглүүлэх за ингээ морь унж давхих тэмцээнд орох шиг юм иймэрхүү байдал нь тансаг хэрэглээ гэж ингэж бол үзэж болох юм байна. Ингээд морин уралдаан бол одоо бас эдийн засгийн асар том хэрэгэл байдаг гэдэг нь бас түрүүний морин тойруулга морин уралдаанууд дээрээс бол одоо харагдсан баг гэж бодож байна. За монголоор бол морин бол одоо соёл, за солонгосоор бол одоо Монголд бол манай морь гэдэг бол одоо ийм том өв соёл байдаг. Солонгост бол одоо бизнес гэж ойлгож болох юм байна. За ингээд энэхүү солонгосын аяллыг нь одоо ивент гэж хамтран ажилласан TRM Mongolia компани хамт олонтой TRM Mongolia брэндийн хамт олонтой маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд дараагийн миний явах улс бол Хятад улс байх болно. Хятад улсаар явсан бас адууны соёл нь адуу морь гэдэг зүйл ямар төвшөнд хөгжсөн байна вэ гэдгийг бас хятадаар явж та бүхэнд харуулахыг зорноо. За ингээд одоо автобусын доош суугаад шууд одоо Инчоны онгоцны буудлын руу явнаа. Өнөөдөр 12 дугаар сарын 9-ний өдөр за сүүлд бол одоо цаг агаар цэлмэг тогтуу юм сайхан байна. Ингээд явж байна да. Нутгийн зүг хүлгэн жолоод залнаа. Miat компаниараа үйлчлүүлнэ. За ингээд явж байна. Баяртай.